За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд Монгол улсын өмнө нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай дээр энэ эко басыг нээх ажиллагаа явагдаж байна. Энд бас хүрэлцэн ирж үг хэлэх гээд ирлээ. Ингээд Жаргал сайхан ба түүний хамт олонд баяр хүргье. Жаргал сайхныг би олон жилийн өмнөөс мэднэ. 10 гаруй жил одоо энэ нэг Монголд машин үйлдвэрдэг болно л гэж яриад яваалаага тарилбус хэдэг үйлдвэрлээ. Тарилбусад 80-ыг үйлдвэрлсэн. Тэгээ энийг дэмжиж ажиллаж янз бүрийн асуудал гараад байна гэж хэлсэн. Тэгээд энэ олон хугацаанд их мэддэг олон хүмүүс дайралт дормжлолыг давж явсаар байгаад бас ингээд бүтээгдэхүүнүүдээ гаргаж байгаа дахин баяр хүргье. За энэ хөө үйл ажиллагааг хүмүүс гайхаж байгаа. Яагаад ганцхан Дангаараа Өмнө Говь аймагт хэрэгжээд байгаа юм бэ гэд. Яагаад гэвэл оюу толгой хийж компани санхүүжилтийн шийдэл 380 сая төгрөг гаргасан байна. Эхний ээлжинд 8-ыг үйлдвэрлсэн 11 хүний багтаамжтай гээд 70 орчим хувийн гэхдээ импортоор авсан гэж цаашдаа 50-40 хүртэл ингэж импортоор бус зүйлийг Монголдо үйлдвэрлэдэг болоод Монголд үйлдвэрлсэн унаагаар монголчууд зорчдог болоосоо энэ үйлс цаашаа дэлгэрээсээ олон аймаг руу шилжээсэй гэж хүсээ өрөөё. Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Fantastic.